Шахамашны үнээрээ. За, хүүхдүүд яриад яана. Хай ярина. Хай залууса. Ноо ангалч. Яхоо минийхөө. Хүүе мөкүлээ. Өвлтэ. Бүх чамаа хүлээж штэ. Чи юм идэхгүй мө? Ха? Идэх юм идэхгүй мө? Идэхгүй гинэ. Тэгвэл за за. Доор очиж доор гоё юм даа надад гоё. Доор зөндөө гоё юм даа байгаа юу? За юм нэ. За тэгвэл аядлуу явж. Ер нь Вьетнамын натранг штэ тий. Манай натрангийн аялал хүүхдүүдтэй их зүгээр юм байна. Яагаад гэвэл одоо яг өөртөө ирээд өөртөөхөө биеэр нөгөө үтснэ гэдэг шиг. Яг юм тусдаа арал дээр. Тусдаа арал дээр л байгаа юм байна. Тэгээ тусдаа арал дээр ерөөсөө буудууд, хоол, тэгэл нөгөө хүүхдийн тоглоомын парк, усан парк, зоопарк тий. Тэгээд нөгөө аквариум. Тэгэл ерөөсөө бүх юмнууд тэр нөгөө шоу муу тэгээд нөгөө далайн оронд ургадаг нөгөө ургамлын юм уу гээл тий. Бүхэн тэгээ энэ дотроо нөгөө юунууд явд юм бэ? Эднийх чи өөрсдөө юу лээ? Дон гэлөө, помпон гэлөө. Машина. Дин жилээ тий. Одоо миний Дээш тийшээ өрөөс алхахгүй юм байна. Тэгээд том арал дээр ирээд ерөөсөө тойроод ерөөсөө. Энд бас нэг харбор лөө. Тэгээ хэлжингүүд нөгөө яг тийм Вьетнамын гудамжны хоол моол гэдэг штэ тий. Тийм үндэсний тийм гудамж ус. Ерөөсөө хүүхдүүдтэйгээ ирэхэд үнэхээр гоё гэдгийг л мэдэрчээ. Тэгээд зарим үеэр хүүхдүүд маань өөрсдөө юу ячаад бассейнд ороод байна. Яг буудлын гадаа хоёр ч бассейнтай. Манай үүдний лобби хэсэг буудлын маань. Хоёул их хоолоо идэх. Тэгээ бид одоо цаагаа очиад юу руу явах гэж байна? Миний одоохоо цаагаа очиад парк руу явах гэж байна өнөөдөр. Тэгээ бас яг мэдээж гоё байна. Үнэхээр гоё байна. Тэгээ жоохон бороотой байх шиг байна. Гэхдээ энэ бороо миний хувьд бол гоё байна. Нөгөө нар шарахгүй. Алуунаар авахгүй гоё салхитай. Тийм гоё салхитай гоё. Энда. За буудалтай ирсэн хамгийн анхны сэтгэл харилцааны соёл үнэхээр супер. Маш гоё харилцаатай, найрсаг харилцаатай. За хоёрдугаарт гэвэл 5 тухтай, маш гоё тайван орчин. Гэр бүлээрээ ирэхэд зүгээр хамгийн төгс газар. Гуравт нь мэдээж хоол. Энд олон орноос жуулчид зорж ирдэг болохоор эдний хоолны сонголт бол үнэхээр баялаг санагдсан. Өстө үндэстний насныхан тохирсон алуу ногоотой, ногоогүй, жигэнсэн, шарсан гэх мэтчлэн бүх төрлийн хоолны сонголттой. Нэрээ нэлэх хүүхдтэйгээ аялж байгаа аялагчтай зориулаад хэлэхэд энд будааны зутам, дахианы махан зутам, өхрийн махтай, гурилтай шүл гээд хүүхдүүд идэж болохоор гой хоол зөндөө байлаа шүү. Энэ ямар гоё юм бэ? Энэ ч амар гоё. Энэ амсч үү? Yummy. Yummy. Гурилтай шүл мэн ингэж иддэг. Сарада. Хоолой идсэн хүмүүс байна да. Хүүхдүүд аваад парк руу явж жарганаа. Наач яа димнийхөө? Ваа, энэ нэг гүнж ирж байна. За жоох ууртай. Буруу явсан байна уу? За соохоо. Энэ арал бол ерөөсөө л зөвхөн ийшээ зорж ирсэн аялагчдаа л зориулж бүр юм цогцүүлжилгээтэй, 5 тухтай, хамгийн гол нь ямар ч илүү дутуун байхгүй, аюулгүй, амар амгалан бүр нэг үнэхээр тайван газар байт юм байна. Амтны үрэлэн байна уу байна, хүүхдийн парк байна, усан парк байна. За ингээд худалдааны гудамж байна. Тэг ингээд тэрэндээ нааша цаашаа зөөчих тэр машин нь байна.
үнэхээр аялагчдад зориулсан ерөөсөө аяллаа, амралтын арал гэж хэлж болохоор бидний мэддэггүй газрыг санал болгож хүүхдүүдийг маань өрөөдлөө биелүүлж гэр бүлийн бас нэгэн нандин дурсамжийг бичлсэн GTC Mongolia-гийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Анаша наашраарэ гэж. Наасан. За, яг дүүдэд өгч. За. Хаваад өгч вэ. Нэг ирсэн үү? Идэх баха ирж ин. Яна тэр ирж шүү. Яна. Хөлөө өгөөг яг зөв. Гаяна. Тийм бай хэлн хар өнгөтэй нэ. Өгөөрэй. Өшөө байхгүй махта ивэдэ чаавас. Дахиад явц инаараа хараад штэ ивэдэ. Айгаад штэ. За барай. За. Кападан нэлэн. Меня хаарчаад илээд үзээч. Эцэг навч барай өгчээ. Навч идэхгүй дээ миний охин. Ой. Харин юу идэх гээд байгаа юм болоо? Хоёлаа одоо хүнээс нь асууя миний охин ээж нь мэдэхгүй байна. Өнөс нь. За тэгээ. Хоол яаж өгөх юм болоо гинэ. Таанаас хамаагүй хүнээс асуугаал явчихдаг юм те. Өрөв тасаа. Нөгөө хүүхэд зөөдөг үү? Хүүхэд зөөдөг. Чи ямар амар ачтай буянтай ажил хийдэг шүү. Номхон зогссон юм аашаа. Жогс. Зэрэгц. Хурчул яд юм бол. Сано. Хүүхд айлгаа эзэг юм уу? Хураа. Паркийн хажууд талд Харбор гэдэг юм худалдааны том гудамж байт юм лээ. Зөндөө төрлийн дэлгүүрүүдтэй. За манай хүмүүс бол зөв дэлгэв шопинг хийсэн. За манайхаар нэг Viva City юм уу та. Бас Вьетнамын үндэсний хоол, гудамжны хоолнуудаас аягүй байт юм лээ. За одоо хэмнэ. Айда боцоо хэрэг бол таарна. Ингээд бид өглөөнөөс орой болтол аралтайгаа танилцаад тэгээд нэг үдээ